За хөтөлбөрийн энэ хэсэгт Хинтээ аймаг дахь НТВ-ийн сурвалжлагч Одмагийн ирүүлсэн мэдээллийг хүргэх гэж байна. Хинтээ аймгийн Бэндэр суманд их хуралдаа зохицолбор 2019 онд шаваа тавьж байсан бол өнөөдөр байнгын ажиллагаатай болж иргэд жуулчдыг хүлээн авахд бэлэн боллоо. Тус зохицолборын менежментийг Чингис хаан үндэсний музей хариуцсан ажиллах юм байна. Монгол Улсын засгийн газраас Хинтээ аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгон зарласны хүрээнд Чингис хаантай холбоотой бүтээн байгуулалтууд баригдаж ашиглалтанд орсны нэг нь их хуралдаа зохицолбор юм а. Бэндэр сумын нутагт байрлах тус зохицолборт 2019 онд шав тавьж эхэлж байсан бол 2024 онд бүтээн байгуулалт бүрэн дуусаж 2025 оны 6 дугаар сарын 22-нд иргэдэд үйлчлэх боломжтой байнгын ажиллагаатай төв ашиглалтанд орлоо. Байнгын ашиглалтанд оруулахаар өндөр Чингис хаан музей менежментийг хариуцаж цаашдаа одоо энэ аялал жуулчлалын зохицолбор за энэ үйл ажиллагааг нь музей хэлбэрээр ингээд авч явахаар болсон. За энэ бол одоо бас зөв зүйтэй ийм шийдвэрээ гэж ингэж бид үзэж байгаа. Ягаад тэгэхээр одоо Чингис хаан музей бол Чингисийн холбоотой Чингис хааны одоо бүх өв соёл тэр одоо түүх дурсгал бүх зүйлийг түгээж тээж за хадгалж бусдад одоо сурчил таниулах ийм одоо үндсэн зорилготой үйл ажиллагаа явуулж байгаа. Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны 3 дугаар хуралдааны шийдвэрээр Чингис хаан үндэсний музейд тус зохицолборын менежментийг хариуцсан ажиллахыг шийдвэрлэсэн. Энэ жилийн тухайд тус байгууллагаас зуны 3 сард 5 хүний бүрэлдэхүүнтэй баг зохицолборт ажиллах юм а. За өглөөний 9 цагаас оройн 20 цагийн хооронд бүх өдрүүдэд ажиллах ба ингэхдээ 16 хүртэлх насны хүүхдүүд үн төлбөргүй, насан туршид 5,000 төгрөгөөр үзэх боломжтой. Бэндэрчүүд бол энэхүү том бүтээн байгуулалтыг зорин ирэх аялал жуулчдаас хэрхэн эдийн засгийн ашиг олох вэ гэдэг дээр бид бүхэн одоо хамтарч ажиллаж байна. Тэгээд хамтраад биднес соёлын хэмжээнд за нутгийн иргэдийн урлаачдын хоол болон эд зүйл урлаачдын зүгээс юу бүтээж байж болохоор байна. Тэрийг одоо энэ Б1 давхарт байж байгаа зай талбайд иргэдийн оролцоотойгоор худалдаа арилжаа яаж явахаар байна гэдгийг нэн тэргуунд бас ярилцж байна. Монгол Улсын урлагийн гавь зүтгэлтэн төр тогтохын загвараар хийгдсэн уг зохицолбор нь модон луу жилийн шилдэг барилгаар шалгарсан. Соёл урлагийн салбарын мөнгөн мод 2023 наадмын шилдэг архитектурын бүтээл шагналыг мөн хүртэж байсан. Бэндэр сумын удирдлагуудын зүгээс зохицолборын эргэн тойронд аялал жуулчлалын чиглэлээр газар олгож цаашид бүтээн байгуулалтыг хийж жуулчдыг орон нутагтаа татах ажлуудыг эрчимтэй хийх юм байна. Хурал зөвлөгөөн болоод албаны одоо уулзалт зөвлөгөөнүүдийг бол 20-оос одоо 100 хүн дотор одоо аль алийнхаа 5 дахыг бодоод тийм ээ 100 хүн дотор гэж байгаа. 100-аас бол илүү хүн бол бас багтах боломжтой. Яагаад гэвэл энэ дээр нөгөө 76 сандал гэхэд бол зөвхөн ханаа тойроод байж байгаа учраас бол багтаамжийн хувьд бол эзэлхэн их өргөнтэй ийм өргөө байна. Энэ үзөө өргөө маань яг Монголд болох хамгийн одоо их сэлбэр орсон шилдэг одоо бүтээн байгуулалт гэдгээр 2024 онд бас мөнгөн модын шагнал авсан байгаа. Тэгээд хүннүгүү үеэс их Монгол улсыг хүртэлх одоо бүх одоо бэлэгдэлт одоо судар ном байдаг одоо бэлэгдэлтийн амьтад таамаг тий бүх зүйлийг илэрхийлсэн одоо тийм тусгай сэлбэртэй өргөө учраас ордөргөө учраас бид нар тэр болгоны бэлэгдлийг нь бол бас тайлбарлахыг бол зорж ажиллаж байгаа гэж ойлгож болно. Монголын төрийн түүх, сүр хүч, эвнэгдлийн бэлэгдэл болсон их хуралдаа зохицолборт хурал зөвлөгөөн, соёлын арга хэмжээ, тусгай үзэсгэлэнгээд олон чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломж энхүү бүрджээ.